Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За, лайв үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За, манай Diamond Mind Academy 10 сард ямар хөтөлбөр зарлагдсан, одоо ямар хөтөлбөрүүд байгаа, зарлагдсан хөтөлбөрийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Академийн сургалтын менежер бид хоёр бэлэн болсон байна. За, бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд энэ сар болгон хөтөлбөр зарлагддаг. Тэгээд 10 сар дээрээ болвол яг онцгойлон гаргаж ирж байгаа хоёр хөтөлбөрийнхөө талаар эцэгчүүдээс болон хүмүүсээс ирсэн мэдээллийн дагуу илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх лайв хийж байгаа тийм. За, тэгэхээр хоёр хөтөлбөр нь юу аа гэхээр жаргалтай ээж онлайн сургалт болон Diamond багш хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэн. За мөн доогоор бол хүүхдүүдтэй яг зориулсан ивент арга хэмжээнүүд бас хийгдэж байгаа. За жишээлбэл маргааш гэхэд ангийн дарга нартай зориулсан би ангийн дарга гэд хүн төлбөргүй ивэнтээ зохион байгуулахаар бэлдсэн байгаа. За бүтэнсээ өдөр болохоор Халлоуины баярыг тэмдэглэхээр болсон тийм. Тэгээ манай Академийн оюунлаг өсвөр үеийнхний клуб маань одоо яг ийм уламжлалт баяруудыг хүүхдүүдээрээ өөрсдөө өрн зохион байгуулах, өөрсдөө санаачлаад тэгээд тухайн санаачилсан ивент арга хэмжээнүүдийг ер нь дэмжиж ажиллах ийм байдалтайгаар хүүхдүүдийг хөгжүүлж идэг. Тэгээд энэ хоёр ивент бас зарлагдсан байгаа. За тэгэхээр Diamond багш хөтөлбөрөө эхлээд дэлгэрэнгүй танилцуулъя. За тэгэхээр Diamond багш хөтөлбөрийн хувьд бол одоо 3 дахь жилдээ хөтөлбөртөө багш нараа авж байна. За манайх бол Diamond багш хөтөлбөрөө хэрэгжүүлснээр одоо хөдөө орон нутагт бас салбараа 4 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. За энэний хүрээнд багш нар болон хувь хүний хөгжлийг сонирхож байгаа хүмүүстээ зориулаад за манай академиас бэлэн хөтөлбөр, бэлэн сургалт хөтөлбөр байгаа. Түүнийг цаашаа заах боломжтой буюу ингээд Diamond багш гэдэг хөтөлбөр явуулж байгаа. За тэгэхээр 10 сард бол одоо яг бие даалтын 7 хоногоор хоногийн хүрээнд одоо зарлагдсан бас онцлог байгаад байгаа. Тэгэхээр багш нар маань одоо бас нөгөө цаг үеийн асуудал гэдэг шиг тийм нэгт ажил хайцсан байгаад байна тийм. Бие даалтын 7 хоногоор бас багш нар маань ингээд ажил хайцсан байгаа. Тэгэхээр багш нарт маань бол өөрсдийнх нь нөгөө суур ур чадвар байгаад байна. Өөрсдөө багш хийдэг, хүүхдүүдтэй харилцдаг. За тэгвэл та энэ ур чадвараа давуу тал болгоод энэ дээрээ нэмээд хувь нөхцөлийн манай хичээлүүдийг цаашаа заагаад ингээд нэмэлт орлоготой болох боломжтой гэсэн. За тэгэхээр Diamond багшийн хувьд хөтөлбөрийн хувьд бол за багш мэргэжилтэй хүмүүс байж болно. За эсвэл яг энэ хувийн хөгжлийг сонирхдаг хүмүүс одоо маш олон болсон тийм. Тэгэхээр хувийн хөгжлийг сонирхдаг. За өөрөө ийм заах сонирхолтой хүн болгоод дийлцтэй байгаад байгаа. За тэгэхээр энэ хөтөлбөр маань болохоор 10 сарын 24-нд 26 хойшд 2 өдөр зохион байгуулагдана. За эхний өдөр бол би 24-25-нд. Тийм 24-25. 5 дахь болон хагас өдөр. Тийм 5 дахь хагас өдөр тийм. Тэгэхээр 10 сарын 24-25-нд бол эсэлтээ аваад за онлайн танхим гэсэн сонголтоор байгаа. За 24-нд бол бид нар юу хийх вэ гэхээр яг хүмүүсийнхаа буюу багш нарынхаа илүү хувийн дээр нь чиглэсэн сургалтуудыг ордог. За тэн дээр бол 21-р зууны ур чадвар, за тарих хэрэг ажилтдаг вэ те. Мөн дээрээс нь сургагч багш гэж яг хин юм бэ. За мөн презентацийн буюу энэ 21-р зуунд те багш нар маань бэлтгэл танилцуулахад хэрхэн бэлтгэх юм гэдэг талаас нь сургалт орно. За тэгээд сургалтыг хэрхэн үр дүнтэй хөргөх вэ гэдэг талаар гэх мэтчлэн ийм хичээлүүдийг 24-ийнхээ өдөр бас буюу дандаа яг хувь хүнийхэн чиглэлээс нь сургалтууд орно гэсэн. За 25-ны өдөр буюу 2 дахь өдөр нь болохоор яг манай академиас одоо заах боломжтой хичээлүүд байна. За энэ нь бол юу гэхээр манай дээр зарлагддаг хувийн хөгжлийн хичээлүүд буюу зорилго, цаг төлөвлөлт, мэргэжил сонголт гэд энэ хичээлүүдийг хүүхдэд эргээд яаж заах юм гэдэг талаас нь орж өгнө гэсэн үг. За бид нар бол анхны өдөр бол сургалтыг яаж хөрөх үү, за дээрэс нь презентацийг яаж бэлтгэх үү гэдэг зүйлүүдээ сурцсан болвол одоо болохоор ментор багш болчлоо. За тэгвэл яаж заах вэ гэдэг талаас нь буюу зорилго, цаг төлөвлөлт, мэргэжил сонголт гэдэг хичээлүүдийг орох байгаа. За энэ дээр нэмээд болохоор
хүн хоорондын ялгаа буюу диск онцлогоо нэмэлтээр орж ирж байгаа. За мөн дээрэс нь орлогоо яаж бизнес болгох уу, орлогоо яаж өсгөх үү гэдэг талаас нь нэмэлт хичээл. За давхар яг энэ хөтөлбөрийн маркетинг буюу бид нар нэмэлт орлоготой хэрхэн болох юм бэ гэдэг талаас нь бүр дэлгэрэнгүй танилцуулаад за яг ингээд 2 хоногийн хугацаанд би 24 25-нда яг энэ хичээлүүдэд хуваарлцсан байгаа гэсэн үг. Тэгэхээр багш нар маань болохоор эхний өдрөө бол яг хувь хүнээр одоо яг мэрэгжлийн багш нар ямар уур чадвартай байх ёстой вэ гэдгийг мэддэг юм багш нар маань өөрсдийнхөө хувь хүний хөгжилтөөр анхаарад тий презентацийн яаж одоо хурдан хийх үү, яаж юм сонирхолтой байдлаар хийх үү гэх мэтчлэн сурах нь штэ. Тэнгүүд 2 дахь өдрөө олонгууд яг манай академиас одоо зарлагддаг за бүтэн юм хөтөлбөр те гарын авлагтай юм хөтөлбөрийг цааш нь олон юм өсвөр насны хүүхдүүдтэй яаж орох вэ? За тэрнээсээ харин нэмэлт орлого авах боломжтой гэдэг юм 2 өдрийн сургалт авах нь шүү дээ. Тэгэхээр манай сая хэллээ шүү дээ багш байж болно. Эсвэл үнэхээр хувийн хөгжлийн сургалтаар одоо сургалтыг цаашаа ороод явах боломжтой юм сургагч багш нар ч гэсэн маш их байдаг шүү дээ. Тэгээ тийм багш нар ч гэсэн нээлттэй юм байна. За тэгвэл төлбөрийн хувьд За тэгэхээр төлбөрийн хувьд бол яг үндсэн төлбөр маань 900 сая төгрөг гэж байгаа. За одоо яг багш нартаа хямдралтай үнээр буюу 289 сая төгрөгөөр бүртгүүлэх боломжтой байгаа. За хэрвээ найзтайгаа бүртгүүлэх юм бол бас хөнгөлөлтэй. Хэрвээ хоёулаа хамтдаа бүртгүүлэх юм бол 261 цагаар бүртгүүлэх боломжтой. За яагаад энэ хөтөлбөр маань ингээд хямдралтай үнээр ингээд явж байгаа гэхээр мэдээж одоо бид нар Diamond Academy-ийн хувьд ч гэсэн багш хөтөлбөрөө ингээд боловсруулахтаа хүртэлтэй маш олон хүүхдүүдэд ингээ өөртөө ихтэй манлайлагч болгомоор байна. Гэтэл яг ингээ нөгөө цаашаа хүрэхгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ буюу Diamond багш хөтөлбөрөөрөө цаашаа багш нарыгаа бэлдээд тэр багш нараараа илүү цаашаа олон хүүхдүүдийг л өөртөө ихтэй болгох үднээс энэ хөтөлбөр болгон дээр ер нь хямдралтай байгаад байгаа гэсэн үг. Тэгээ бас нөгөө одоо нийгмийн байдлыг харах тэгээ ер нь бол маш олон багш нартай маш олон багш нар энэ хөтөлбөрт хамрагдсанараа цаашдаа яах юм гэхээр маш олон хүүхдүүдэд хувийн хөгжлийн одоо сургалтаар дамжуулаад тэгээ хөгжүүлэх Монголын ирээд болсон хүүхдүүдийг манлайлагч өөртөө ихтэй болгоход нь нөлөөлөх юм олон багш нар байж бид нэр олон хүүхдүүдийг гэрэлтүүлэх болохоор юм хөтөлбөрийгөө багш нартай санал болгож байгаа. Тэгээд амжаад бас бүртгүүлээрээ тун удахгүй онлайнаар бас оролцох боломжтой тий хэрвээ одоо хөдөө орон нутагт байгаад ч юм уу эсвэл өндөр гэрээсээ гараад ирэх боломжгүй гэхдээ суралцмаар байгаа бүх хүмүүстэй те бүх багш нарт маань нээлттэй юм гоё хөтөлбөр байгаа. За өөр үлдээсэн зүйл байна уу Diamond багш хөтөлбөр дээр дэлгэрэнгүй. За тэгэхээр Diamond багш хөтөлбөр дээр одоо бас нэг анзаарчихсан одоо маш олон багш нар сургалт ороод анзаарчихсан зүйл нь нөгөө хүүхдүүдтэй өөрсдөө нөгөө багш гэсэн ирнээсээ презентацнээ илүү одоо сайжруулахгүй байх юм бол хүүхдүүд маань илүү нөгөө сонирхгүй байгаад байна шүү дээ. Тэр талаас нь бас ингээд бүх хөтөлбөр дээрээ ер нь илүү ур чадваруудыг яаж сайжруулах вэ гэдэг талаас нь бас хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Тэгэхээр танд тий багш гэдэг ур чадвар чинь байгаад байна. Танд хувь хүний хөгжил орох сонирхол юм чадвар чинь байгаад байна. Тэгэхээр энэ чадвараа ашиглаад гой нэмэлт орлоготой болоорой л гэдэг зүйлийг. Тэгээд яг энэ бол 10 сар дээр зарлагдж байгаа бараг сүүлийн хэлсэлт байх. Тэгэхээр та хэд манай амжиж бүртгүүлээрээ мэдээж манай дээр бол хөтөлбөрийн хувьд хямдралтай үнээр буюу 261 цагаар бас бүртгүүлээд онлайн танхимаасаа сонгоод суралцаарай л гэж хүсэж байна. За баярлалаа. Манай лайв үзэж байгаа бас хүмүүс маань гоё яг найз тэгээ багш байвал эсвэл та өөрөө найзтайгаа хамт суухыг хүсч байвал гоё меншн нэгээд шеэрлээд олон хүнд түгээгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За өдрийн мэнд гэсэн байна. Өдрийн мэнд. За төлбөрийн мэдээлэлээ сайн хүргэчлээ тий. За тэгвэл дараагийн хөтөлбөр болох жаргалтай ээж гэдэг онлайн сургалт маань байгаа. За тэгэхээр манай академи жаргалтай ээж буюу одоо ээжүүдэд зориулсан юм хөтөлбөрүүдийн нэг нь хамгийн анхных нь гэж хэлж болно. Жаргалтай ээж хөтөлбөр маань гэдэг тий. Тэгэхээр энэ хөтөлбөр маань 2022 оноос хойш явагдаад за анх бол танхим онлайнаар явагддаг гэсэн мэл одоо түлхүү онлайнаар бас ээжүүд маань маш ихээр суудаг болсон. Тэгээд жаргалтай ээж онлайн сургалт маань энэ удаагийн
сургалт маань 10 сарын 28-наас эхлэхээр байгаа. Тэгээд ер нь бол хүүхэд ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгддөг гэдэг ийм гоё уриатаагаар манай жаргалтай ээж хөтөлбөр маань эхэлж ирсэн. Тэгээд маш олон ээжүүдэд хүрсэн байна. За жаргалтай ээж маань өөрөө сургалтаас гадна ивент арга хэмжээ болж өргөжсөн. За тэгээд ном хүртэл гарсан байдаг. Тэгэхээр энэ олон одоо хүүхдүүдийг тийм Монголын ирээдүйн болсон юм хүүхдүүдийг гэрэлтүүлэхийн тулд ээж биднээс ч гэсэн маш их зүйл одоо шалтгаалдаг учраас ээжүүд маань энэ хөтөлбөрт бас хамрагдаарай гэж хүсмээр байна. За тэгвэл жаргалтай ээж хөтөлбөр маань өөрөө 10 хоногийн турш өдөр болгон явагдан. Тэгээд өдөр одоо 10 хоногийн 10 өөр сэдв. За тэгэхээр нэг өдөр нэг сэдв орно гэсэн үг. Тэгэхээр орой болгоны 20 цагаас зүүмээр явагдан. Тэгэхээр тухайн яг өчтөн зарим ээжүүд маань бол тэгдэг байхгүй яг орж чадахгүй бол яах вэ? Нөхөж үзэх боломжтой гэдэг. Гэхдээ яг боломжтой хаалттай группт ээжүүдээ оруулна. Тэгээд тухайн өдрийнхөө одоо бичлэгийг сургалтыг бичлэг болгоод группт хадгална. Тэгээд та үзэж чадахгүй, оролцож чадахгүй бол нөхөд үзэх бас бүрэн боломжтой ийм хөтөлбөр байгаа. Тэгээд яг тухайн үеийн нэг алдагдаад байгаа зүйл надад тэг санагддаг байхгүй. Тухайн үед одоо би хөтөлбөрт хамраглаа гэж бодоход тий шууд одоо танаас зүүмээр уулзалт авч жагаад өөртөө байгаа юм асуудалтай хэлээ шууд зөвлөгөөгөө авчвал бол илүү үр дүнтэй байгаад идэг. Гэтэл ээжүүд маань за яах вэ нөхөд үзчих юм чин гэд байдаг. Хэрвээ та үнэхээр одоо амжихааргүй бол нөхөж үзэж болно. Гэхдээ танд бас нэг давуу тал нь тухайн үеийнхаа ментортой шууд уулзаад тийм зөвлөгөөгөө авах боломж бас байгаа. Тэр боломжоо гоё ашиглаад аваарай гэж хэлмээр байна. За тэгээ манай жаргалтай ээж хөтөлбөр маань болохоор 10 сэдвийн хүрээнд явагдана. За сэдвүүд нь гэх юм бол манай гэрийн сэтгэл зүйч ээж, за аз жаргалтай ээж, хайрын 5 хэл буюу хүүхдийнхээ хайрын хэлийг ойлгосноор ээжүүд маань харилцахад ойлголцоход илүү төхөн болдог шүү дээ. За тэгээд хүүхдийнхээ гоо зүй мэдрэмжийг хэрхэн яаж хөгжүүлэх үү? Яг юунаас эхлээд гоо зүй мэдрэмжүүдийг одоо ашиглаж эхлэх үү, ажиглаж эхлэх үү, юун дээр нь анхаарах үү, тэ? За тэгээ хүүхдээ ойлгодог найз ээж буюу яг нөгөө нэг өсвөр насны дээр нь гарч ирээд идэг маш олон асуудлууд байдаг тий. Тэгвэл тэр асуудлуудыг яаж ойлголцож яг найз шиг байх вэ гэдэг талаас нь манай сэтгэл зүйч нар маань одоо сургалтад орох нь. За захим чадвартай ээж буюу яг энэ захим орчинд хүүхдүүд манай гар утсны салхаа болоод тэгээ гар утсны хэрэглээ өндөр байгаад идэг. Тэгвэл ээж та энэ гар утсыг тэгээ захим орчинд өөрийгөө яаж зөв авч явах уу, хүүхдээ яаж нөлөөлөх үү, тэгээ энэ захим чадвартай болсноороо хүүхдтэйгээ ажилласан хамтдаа юу хийж бүтээж болох уу гэх мэтчлэн гоё мэдээлэл хүргэх юм сургалт байгаа маань. За 21-р зууны ур чадвар буюу яг энэ 21-р зуунд хүүхдүүдтэй хамтдаа бид нар юугаа хөгжүүлэх хэрэгтэй, та юугаа хөгжүүлэх вэ? Хүүхдүүдийнхаа юун дээр нь анхаарах юм те гэх мэтчлэн байх нь. За өсвөр насныхаа юг хүсдэг вэ гэдэг бас сэдвээр орох нь байна. За манлайлагч нөлөөлөгч ээж гээд одоо ийм 10 өдөр болгон өөр сэдвийн хүрээнд буюу сэдвийнхаа одоо менторууд маань өөртөө та одоо ээжүүдтэй даалгавар өгөөд тэгээд даалгаврынхаа хүрээнд гоё юм харилцаад ярилцаад за даалгавраа биелүүлээд эргүүлээд гэр бүлтэй хүүхд дээрээ туршиж үзээд ийм чадрыг эзэмших юм гоё 10 хоногийг өнгөрүүлэх нэ. Тэгээд энэ хөтөлбөртөө ээжүүд маань бас маш идэвхтэй хамрагдаарай гэж хүсмээр байна. Саяны өнгөрсөн 7 хоногт бид нар манай академи жаргалтай ээж гээд ивэнтээ 103 аймагтаа маш амжилттай зохион байгуулад ирсэн. Тэгэхээр энэ одоо ээжүүдтэй ч гэсэндээ хөдөө орон нутагт байгаа ээжүүдтэй ч гэсэн бид нар боломж олгоод энэ онлайнаар ийм сургалтуудаа явуулж байгаа. Тэгээд манай хөдөө орон нутгийн ээжүүд маань ч гэсэн гоё найзтайгаа меншн хийгээд би биэндээ мэдээлэл хүргээд гоё хамтдаа суралцаад хамтдаа хүүхдүүдийнхаа төлөө бас хөгжөөрэй. Тэгээд аз жаргалтай ээж гэж юу хэнийг хэлэх юм бэ? Яавал бид нар аз жаргалтай ээж байх юм бэ гэдэг энэ гайхалтай урлагт хамтдаа суралцахыг хүсвэл манай жаргалтай ээж онлайн сургалтанд маань бас хамрагдаарай гэж хүсмээр байна. За онлайн сургалт маань өөрөө жаргалтай ээж сургалт маань өөрөө үндсэн нь бол 69 сая төгрөг гэж байгаа. За тэгээд 10 сарын 25-наас өмнө буюу 25-наас өмнө 39 сая төгрөгөөр бүртгүүлэх бас боломжтой. Бас ийм хөнгөлтийг одоо өгж байгаа. Тэгээд 25-наас өмнө та маань амжаад бас бүртгүүлээрээ. За өөр юу үлдээ ч юу? За тэгээд нэг ийм байгаа. Тэгэхэд ээжүүд маань ер нь бол одоо юу гэдгийг
суралцахыг хүсэл идэг тэгээ даанч нүнд өргөлж ингээ хойшин суугаад идэх штэ. За би хүүхдээ харж байгаа юм чинь. За би ажилтаа юм чинь. За одоо энэ удаадаа болитол гэж бодоод байдаг. Гэтэл таны одоо өөрийгөө хөгжүүлж та хүүхдүүдтэй болон гэр бүлтэй маш ихээр нөлөөлдөг гэдгээ бас бодоод өөртөө цаг зав гаргаад те гоё ивент одоо энэ жаргалтай ээж онлайн сургалтад маань бас хамрагдаарай гэж хүсмээр байна. За тэгээд сая хэлсэн штэ жаргалтай ээж бас нэг онцлог нь одоо 9 сар дээр бас нэг зарлагдсан. Тэгээд ээжүүдтэй ер нь хичээлээр явж байхад би ч одоо ингээ бага насны хүүхэдтэй л дээ гэд нөгөө нэг хөтөлбөрт маань ороод ирсэн. А тэгтээ яг нөгөө өсвөр насны хүүхэд биш бага насны хүүхэдтэй дээ гэд тэнгүүд би бүр тэр хүнийг та үнэхээр мундаг байна те. Таны ингээд нөгөө угаасаа тэр хүүхэд том болгоно тодорхой байхгүй юу те. Тэгэхээр заавал нэг юм өсвөр настай гэдэг ч юм уу. За би ер нь өсвөр насны хүүхэдтэй болчоод энэ сургалтанд сууя гэхгүйгээр бага насны хүүхэдтэй гэртээ хүүхдээ хараа сууж байгаа хүн ч гэсэн ингээд оролцоод за илүү нөгөө дараагийнхаа хүүхдтэйгээ багаас нь яаж харилцах вэ гэдэг талаас нь энэ бол маш давуу тал болчиход байгаа. Тэгэхээр та өсвөр насны хүүхдтэй л болов суух хэрэгтэй гэд биш хүүхдтэй л бол тий за мөн дээрэс нь эмэгтэйчүүд ч гэсэн суух боломжтой тий залуу ээж нь одоо ээж болох ч байгаа хүмүүс ч гэдэг юм уу тий. Тэгэхээр хүн болгонд ер нь нээлттэй гэдэг талаас нь бас хэлмээр санагдаж байна. Тэгээд 10 өдөр одоо ингээд 10 менторудаас ингээд суралцаад ирэхээр хүмүүс ингээд өөр бодолд орж ирдэг тий. Дахин арай өөр зүйлээр бодож эхэлдэг. Тэгэхгүй бол нөгөө төгжрэл нөгөө бензин алдахгүй байх гэдэг ч юм уу ийм зүйлээсээ байгаа. Тэгэхээр таад маань гоё яг энэ 11-ийн хугацаанд бас энэ хөтөлбөр маань үнэхээр гоё үр дүн гаргаж өгдөг. Тэгээд сургалтанд суусны дараа ээжүүд маань үнэхээр их баярлаа. Ойлгож авлаа. Үнэхээр тех ёстой эсэ байл гэдэг зүйлийг мэдэж авдаг учраас аль болох хичээлдээ цагтаа орж ирээд тэгээ мэдээж бол нэг сарын хугацаанд бол нөхөж үзэх боломжтой байгаа. Тэгэхээр хямдралтай үнээр нь буюу одоо 15 хүртэл те амжиж бүртгүүлээрээ яг энэ хямдралтай үнээрээ болвол бас яг энэ 10 сар дээр хямдарсан байгаа учраас дараагийн сарууд дээр бол энэ хөтөлбөрүүд маань явагдана. Гэхдээ үнц үнээрээ л явагдана те. Тэгэхээр таад маань амжиж бүртгүүлээрээ л гэж хэл. Тийм тэгэхээр жаргалтай ээж ивент дээр одоо Хинтэд орнод Сүхбаатар аймагуудаар явж байхад манай ээжүүд маш гоё хүлээж авч ирсэн. Тэгээд одоо 3 аймгийнхаа ээжид манайх жаргалтай ээж онлайн сургалтаа маш хямдралтай үнээр буюу 9900 төгрөгөөр одоо суралцах боломжийг өгсөн байгаа манай ментор захирал хоёр маань шийдээд. Тэгээд энэ бас боломжийг манай аймгийн ээжүүд маань бас үдчихвэл бас ашиглаарай. Тэгээд хамтдаа суралцсан. Зөвхөн одоо юу гэдэг хамтдаа суралцсан гэдэг нь одоо зөвхөн манай оролцож байгаа сургалтаа орж байгаа менторудаас гадна ээжүүд ч гэсэн хоорондоо тэгээд би бинээсээ суралцах юм маш их байдаг шүү дээ. Ээжүүдийн нөгөө одоо юм яг нэг надад тохиолдоод байгаа асуудал зөвхөн надад л тохиолдоод байгаа юм шиг мэдрэмжтэй. Зөвхөн л миний хүүхэд л гаргаад ийм авир зан ааш гаргаад байгаа юм шиг боловч маш бол яг энэ өсвөр насны хүүхдүүд за бага насны хүүхдүүд яг адилхан юм ааш зан гаргадаг. Тэгээ тэн дээр бусад ээжүүд маань яаж шийдвэрлэж юм те яаж энэ бэрхшээлийг давсан байна гэдэг юм гой халуун дулаан яриануд бас маш их явдаг учраас ээжүүд маань заавал энэ жаргалтай ээж одоо сургалтанд маань бас хамрагдаарай гэж хүсмээр байна. Тэгээд ер нь бол оролцсон ээжүүд маань эргүүлээд нөгөө найз нөхөд болоод бас үлддэг тий. Манай одоо жаргалтай ээж сургалтанд маань хамрагдсан ээжүүд маань найзууд болоод үлдсэн ээжүүд бас маш олон байдаг. Тэгээд ийм гоё сургалтандаа бас оролцоорой гэж хүсмээр байна. За тэгэхээр саяны дорнод Хинти Сүхбаатар гэд 3 аймагт явсан ээжүүд маань бас дор комент хийрээ тий. Аль аймагаас оролцсон бэ? Би бол нөгөө цуг яваагүй. Тэгэхээр яг тэр нөгөө дараа нь ингээд зургнуудыг хараад, сториг нь харахад үнэхээр тэнд ингээд тэ ээжүүд үнэхээр амар гал асуусан тий. Тэгэхээр яг тэр мэдрэмжээрээ яг гоё лайв хадаар хэр байна хараа тий. Бас яг аль аймагаас оролцсон бэ? Та гоё комент хийрээ. Тэгээд бас давхар яг энэний доор найзтайгаа ч юм уу эсвэл одоо тухайн үедээ Дорнод аймаг Хинти аймаг ч юм уу те найз нь урьсан ч юм уу тийм байх юм бол яг энэ гоё лайвын доор бас талархлаа илэрхийлээсэ гэж хүсэж байна те тухайн үеийнхаа гоё сэтгэлийг энд яаж жаргалтай ээжтэй орж ирсэн ивэн дарга хэмжээний хадлаар бас гоё сэтгэлийг хэлээд
оруулаасаа гэж хүсэж байна. Миний хувьд бол Донод аймагт манай найз хүн байдаг. Тэгээ манай найз хүн над руу бүр өдөр нь яриад ингээд найз нь бол орохгүй гэж бодчихсон байхгүй юу гэх. Тэгээ амар сэтгэл догтлоо. Тий гин чидэд ирлээ. Тэгээд чи ирсэн байгаа мөн хөө. Үгүй найз нь очигаа манай ажиллагаа ингээд бүгдээрээ байгаа гэдэгс. Яг тэр гих мэдчлэн магадгүй гинт ингээд нөө шийдвэр гаргасан хүмүүс үйж болно штэ. Тэгэхээр яг тухайн үеийнхаа гой мөчийг энэ лайвынхаа доор бичээрэй. Хэр дорндоос идэн ээж нар байна. Тэ комментээр бас харъя гэж бодож байна. Тэгээд таад маань хоёр хөтөлбөрийнхөө талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг лайвынхаа доор бас оруулчин. Тэгээд мэдээлэл авахыг хүсвэл таад маань Актамир руу чат бичээрэй гэж хүсэж байна. За тэгээд бид хоёрын мэдээлэл хүргэх зүйлүүд маань ингээд дууслаа. Тэгээд ээжүүд маань дэлгэрэнгүй мэдээлэл хүрхийг хүсвэл авахыг хүсэх юм бол лайвад нөхөж үзээд тэгээд комент хэсэгт заавал одоо чат бичээрэй. Тэгээ бид бүхэн харсан дайруудаа хариулах болно. Тэгээд жаргалтай ээж болон Diamond багш хөтөлбөртөөрээ уулзцгаая гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүй болсон хүүхдүүдийнхаа төлөө за гэр бүлтэй аз жаргалтай байхын төлөө хамтдаа гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хамтдаа гэрэлтүүлээ гэдэг гоё ураагаараа лайваа дуусгах уу. Хамтдаа гэрэлтүүлээ. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.